Манай бунхи маань ингээд ийм нүцгэн ийм амар олон хүн байна гэж төсөөлөөгүй. Амар олон трансгендерүүд, амар том хөх мөхлөр чинь. Букети гудмаар гарах аутфит юм тэгээ. Энийг өмсчээр яг энтхийн ингээд нэг яваад байна. Нүгээр ингээд 9 бүсийн хямнар байна да. Массаж. Сэрсэ чи яасан гэж унахаа. Энэ одоо ямар үлгэрийн газар ирч вэ? Бүр 6 цагийн нислэгийн дараа Пукетэд ирлээ. Би амар ганцарх нойр сэтгэл хөдлөл өндөртэй байдаг. Хүн болгон зураг дарж байна. Ганцарх нойрлоо. За тий одоо шалгамаар орчоод би тэгэд өнөөдөртөө бол нэг үнтэй бодол захиалаагүй зөвхөн орой ирж байгаа болохоор шууд буудлын руу явъя гэсэн чи хаагийн өлсөд ингээ сая онгоцны өстө зөндөл юм ийдсэн баймаар юм. Бараг л цаг тутамд юм өссөн шүү. Амар дуглахын санагдахгүй байх. Ягаад ч юм хөөтөө санагдаад байх юм. Тэ гадаа бороо орж ирсэн. Амар их бороо орж ингэж нэг л хөөтөө санагдаад байна шүү. Зя тэгээ солонгосоос хол юм аа хол юм. 6 цагийн хол ингэ шүү. Үй замаараа хайна майна бүгднгээр нь арчилж шүү дээ. За визэн гэх юм. Ингээ болгогдчих тийм байна. Монгол солилцлаа 600 доллар нэг ийм хэвцаа боллоо. Тэгээ бүгдийг солиулахгүй энэ жоохон хямдхан байж байгаа юм даа. За солиулдаг гэдэг эндээс түлтэй юм. Зөндөө мөнгөтэй боллоо. Гараад ирлээ. Нэг амар сонио ингээд дотор байсан чи хүүтэ санагдаадсэн чи гараад ирсэн чи нэрэл нэг халуун орны агаар угтж байна. Үрээгүй гоё дулаахан мэдрэмжээс ойр давааг уудсан байна тийм байна. Тэгээд би тэгэхэд бас амар жаргацсан. Маа солонгос найз ингээ бүх юм зохицуулаад ингээ ерөөсө гайдтай яваа юм шиг амар дэндүү жаргалтай яваад байна. Ерөөсө юу ч санаа зовхгүй, ийс юмдээ санаа зовхгүй, энэ таксинд даад санаа зовхгүй, буудалд даад санаа зовхгүй. Баяна. Ер нь ингээ бодоход заяа. Бүр ингээд өчнөө одоо Тэмүүгэтэй аялдаг байх цаг үеэс эхлээд ингээд Таиландынхан сайн ярьдаг гэсэхгүй. Ингэж л явах гээд байсан юм байна. Ингэж л ирэх гээд байсан юм байна. Эхний буудалтай ирчлээ. Амар уушлахээсээ юм. Чуу чимдаа авалгүй гэдэг яа. Оо. Өнөөдөр айгуу салхитай юм тэгээ бороо орсон болоо тэр үү. Энэхтэй бүр айгуу хямдхан штэ. 50,000 төгрөг бараг 50,000 төгрөг дөрүүлээ гэж байгаа одоо нэг өдрийн 10,000 төгрөгөөр арай юм. Тэгээ өөр хөргөө мотел өдрөш ингээ буудлаа байхгүй. Бид нар эрсцээ буудлал руу орох гээд тавьж гин. Бүгдээрээ гайхаад яваад байна. Ингээ гаднаас орч. Ирэх юм те? Айгуу гоё цэвэрх юм шүү дээ. Өнөөдөр бид нэр эрэгтэй эмэгтэйгээрээ салж унтах гэж байгаа. Окей. Энд амар том юм те баг супермаркет ч газар шүү. Вау. Юу хөөж чинь үү? Өсөж чинь одоо л яг өсөж чинь онгоцон дэдсэн бүх юм шингээд яг гиз бүх юм нэгж байна. Тэгээ бид хэдийн цагийн жоох хэмнэл өөрчлөгдсөн орой унцараад өө энд бүх юм бэ хүү. Одоохондоо яг мөнгөний хувьчрыг нэг сайн ойлгоогүй явж байна. 35 баат нь яг хэдэн төгрөг болох гээд байгаа юм те. За ингээд бид хэд сая 11-ээс юм аваад 2 хоол энэ юу ингээ ундаа тэгээд 3 ундаа 1 йогурт 2 йогурт кимбап 2 рамён ийм кек ингээд бүгдийг авахд 500 баатаас хариулт ирсэн те биднэрт 400 хэдэн баат 458 баат. Тэгээд энд хэд болсон бичиж гинэ. За тэгээд ийм их хоол авахд гайгүй. Сая нөө солонгос мөнгө рүү бодоод үзэхэд айгу гайгүйсэн. Одоо цагт болж байна. 4 хүний хоол шүү те. Одоо цаг нь 12 цаг 6 минут болгочих. Зөө зөхгүй сайхан болж дамбай те. Богетэр 2 хүний хооронд дөөдөө хоёр нь. Money back. Өглөөний мэд. Өстой гоё юмтлаа. Наамтлаа тий. Гэтэл би хавансан хэвэндэл байна. За өнөөдөр ч үлээ. За бүкэдэд манайхаа урч хүнд буусан мэдчихээ тий. За тэгээ бид нар шууд гараад өчтөрөөс нэг жоох юурээс юм авч идээд. Тэгээд ерөнхийдөө эргэн тойрондоо ер нь анзаараагүй л яваа. Тэгээ онгоцны бодлын хажууханд болохоор яг нэг сүртэй харах юм байхгүй. Амар цас мэн угаасаа.
За тэг өнөөдөр бид нар болоо жинхэнэ одоо Old Town. Өнөөдөр бид яг төв рүү Төв рүү. Тэгээд ерөнхийн энд бол 4 хоног төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл төвд очоод маргааш болохоор PP дээр очоод нөгөөдөр болохоор бөөндөө яг гарахгүй виллад барилъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь 2-3 буудлал. Тийм 3 буудал солиё гэж бодоод байгаа. Нэг буудалтаа олоодохгүйгээр золоо мейкап хийж тэгээ бид нар одоо усанд орцоогоод бид нар дөрүүлээ ээлжилж орцох. Тэгээ дөрүүлээ байгаа болохоор манай ариун сэрүүрөө жоох ачаалтай. Хаагээ жоох ууцсан. Би нөө солонгос тасанд орсноос болохоор өнөөдөр арцсангоо бүр яг бүтэн усанд бол орсонгүй. За тэгээд гарч үзээтэй хэрхэн тань ямар газар ирсэн юм байгаа тий. Гэхдээ харьцангуй нэг хол гээд байгаа шүү дээ. Тэгсэн ирнэл ер нь холдоо нэг 30 минутын зайтай ч юм уу тий төв мөн яг эндээсээ тийм эд юм нэг хол биш ээ. Гайгүй. Тэгээ өнөөдөр ч нам унтуу эсвэл жоохон даарсан уу? Air conditioner-с болж яаж юм? Тэр хуршаа. Манай бунхий даарсан байна. Би даарснаа мэдэрсэнгөө борхоршаа. Тэгээд юу яах вэ? Өнөөдөр нэг Old Town орно гэж өнөөдөр 5 дахь юм шүү дээ. Өнөөдөр 5 дахь юм уу? Friday юм. Бид нар өмнө 7 хоногийн 5 дахь биш хагасанд нөө Travis Scott үзсэн тий. Тэрнээс хойш 7 онцон минь гэхээр ямар хурд юм бэ? За элийн эхний өдөр их үе чимдасаа байрсаар дахин хэллээ. Зэрэг тормороо харуул та. Одоо бид нэр хотын төв рүү нэг 30 минут орчим яваал хүрчих юм байна. Тэг ер нь нэг халуун жиш хүүтэн жиш яг гоё юм шүү харин тий. Өндөр зоологийн стил нэг иймэрхүү байна. Нэмэрхүү нэг хар шилэн ноомс өвсөвчсэн. За хаагийн стил нэг иймэрхүү. Бараг хоёлаа хосолцсон юм шүү. Хагийн омс нэг арай гэнго. Тийм биш ноос омс явж байгаа юм шүү дээ наач. Юу ээ. За явцгаая. 30 цаг гар юм байна. Одоо аргагүй өдрийн цаг болохоор төвчрөл мөгжрлээс гарч байгаа. Бид нарт үнэхээр сайхан унтлаа. Ингэж их тунтаад ингэж яг гоё таг юм байна. Гэтэ нэг жоохон ядарсан болоод тэр цаг их харлаа. Яна өглөө болчих вэ гэсэн. Битгий болоод байсан. Ашгүйс чиг шүн 4 цагийн үед харчтэй. Бөө баяр. Оо онтх юм ингээл. Өчтөр нэг юм авч ус. Энэхтэй угаа амттай юм. Тийм үү. Бараг тусч. За тэгээд гоё эргэн тойрноо бичээд явнаа манайхаа. За бид цаг гараа яваад 2 дахь буудалтаа ирлээ. Яг л хотынхон төвд юм байна. За тийм буудал байна. Оо бас орж ирэнгүүт айгүй өрхөн тухтай харагдчихсэн. За бид хэдэ 2 дахь бодол. Энэ юу энэ гэхдээ мөн байна. Суян жан мөн биш. Юу пүүл нь. Ишээгээ пүүлтэй. Гаднаа юм хөргөс судалтай. Лобби хэсэг нэг цэвэрхэн. Тэгээ амар хөрхэн цэвэрхэн тийм нэг стил нь гоё бодлоод. Үлсэж байна уу? Үлсэж бай. Хэд талж байна. Одоо цаг 1 цаг болж байна. Гадаас жоохон бороотой юм тий. Тийм, ер нь борооны удирдлагаас дуусаагүй яваад байгаа юм байна шүү дээ энэ чинь. Тэгэл хоол итгэл байж байна да. Монголын коплыг үзэж байгаа үзэгч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нэр одоо явсаар хагаад Пхукетийн Old Town хэсэгт ирсэн байна. Чекин хийчээд гарч одоо өдрийн хоолоо идэх болно. Тэгээ ямар хоол идэх нөө дараач хэсгээс үзээрэй. Хоёр дахь буудлаас бүр үнэхээр таалагдаад байна шүү. Энэ хараа. Өчигдөр нэг бунхитээр харж байгаа захиалсан ахгүй юу? Ийм гоё усан бассейнтэй Пхукетэд ирсний утга учир яг одоо л гарах гээд байна. Тэгээ суудаг зүйл байна. Вау, тийм. Тэгэхэд бүр энэ одоо энэ явж байгаа DJ set нь ямар гоё. Өглөөнөөс эхлэж байгаа сэтгэл зүрх хөөрөх гээд шүү. Айгу гоё интерьертэй буудлагаад хаанч зургаад даруулсан бичлэг хийсэн бүр үнэхээр гоё. Яа, бүр догтлцлоо. За гараад нэг жоохон юм идчихээ тэгээ ирээд шүү. Хин бороо хардаа манайхаа. Зүгээр гинт хуйнгаар асгаж штэ. Гүн ганц хоёр тусалж исэн. Оо, бүр амар уу, арай юу. Хийгээд амгаа. Хоотой замыг хийх гацаа. За бид жоохон өндөө зогсож хүлээнэ. Оо, янз орж. За хоолны газар ороод ирлээ. Нэрээс харж байгаад орж ирсэн. Илүү тий ер нь энд их тийм нэг гадаад хүмүүс зориулсан юм шиг интерьерүүдээ бүр аягуулсан анхаарсан байт юм. Тэгээ мэдлэх юм маяг нь юм байна. Одоо энэ минь гэл ингээд яриад байна л та. 140 за нэг 30 мянга. Зарим хямдхан нь 20 эдэн мянга.
Яг түүгээр яаж бодож байгаа юм бэ? Одоо л ойлгохгүй байгаа та манайх. За юу ах юм бэ? 80-аар бараг 90-ээр үрчих юм уу? 295-ыг 90-ээр үрчих юм байна. Энэ бол амар мэддэг аяга юм. Будаатай. Тийм. Тогтны шин үү? Зөндөө гоё хоолнор байна. Хойлоо нэг гоё шүл аваад тэгээд нэг гоё будаатай хоол авчих. Жуайн. Тэгсэн надаа буурай хоолнор байна тий. Хоёр дахь хоолнор. Кари гэж шүү. Амар бороо ордог шүү дээ замд. Ер нь нэг тийм хуурай явна гэсэн мэдрэмж байхгүй шүү. 세트인데 Тийм ээ жижиг юм байна те. Оо павн. Зя одоо дахиад нэг шүл ирнэ. Ингэж захиалсан. Ер нь нэмэх юм шиг байна. Арай багтаад байна. Тэгээ амтлж байгаа аль нь хамгийн гоё вэ? Тэрнээсээ нэмээ гэж бодсон байгаа угаасаа. Энэ бол гоё гэсэн. Харин хамгийн амттай нь харагдаад байна те ялцчихгүй. За тооцоо авлаа. Мөнгө харахгүй арга захиалсан. Тэгсэн ерөнхий бид хэдийн мөнгө 200 гаруй мянган төгрөг боллоо. Тэгээд энд бол угаасаа нэг ойлгомжтой шууд тип өгөрөө гэдэг. Ер нь типний соёл Вьетнам, Таиланд, Европ арай биш болохоор бас гайгүй. Гэхдээ ер нь бол тип аваад сурч гисэн. Айгуу гоё үйлчлэгээ сайтай тэрэндээ зэрэг энэ дээр тип авахыг хүсдэг. Та нар харамсаад байгаа юм уу? Зүгээр шүү дээ. За массаж судлаад явж байна. Таиланд массажид орохгүй бол алдаа сэлбүүд тий. Тэгээд одоо бүр тэнгэр ханга ивэс юм шиг боронч зогсоод нар жоохон гарч мараал тэгээ халууцуулахгүй дааруулахгүй айгуу гоё юм. Одоо ийшээ бид нэр Олд Таунаар яваад тэгээд массажинд орчоод тэгээ буудалд очиж жоохон усан сэлж мэлж ч юм уу те ингээд нэг жоохон байж агаад тэнгүүтээ орой мэдээж өнөөдөр 5 дахь өдөр тэгээ одоо мэдээж Таиландын нөө шөнийн гудмаараа алдартай болохоор шөнийн гудмаар нь явна. Тэгээ маргааш болохоор Пипи руу явна. Манай хачиг. Мэдгүй стенчаараа нэг өнцөг болон бүрлөө алдагдах магадлал амар өндөр юм шүү. За энд одоо араа ингээд юу шүү дээ. Бүх үзүүлбэрүүдийнх нь ингээд мэдээлэл ингээд бүгдээрээ хэдэг. Одоо Пипи руу явахын тулд аль завиндаа суумаар байгаа нь те ийм цох юм уу гэж. Джеймс Бондын айланд хэлдэг шүү дээ. Очоод серфинг гэдэр хийх тэгээд нөгөө дайвинг гэдэр хийх нь бүгд ингээд бас орцсон багцсан байдیں۔ Гэлээ заримуд нь. Яа энэ бараг коконуттай. Зөв коконутыг ингээд аяга болгоцсон шүү тартаа. Хөөрхөө тий. Нөр хөөрх юм тий. Бараг хэрэгжмээр шүү. Углааш нь. Үнээр углааш ам тий. Нэг заан уух юм шиг жаа. Заан унаад бартаа ахуулах хэрэгтэй юм шүү. За дэлгүүрээс нэг ийм эндээ зүг цэцэг аваад дахиад юм нэг толгооны юм авсан. Тэгээд бикини дээр болохоор бодож байна. Энийг болохоор авах уу яах уу гэ бас бодож байна. Өнгө нь яах уу. Гой өнгөлөг өнгө аммаар байгаа байхгүй юу? Айгу хэмтэх юм байна уу? Өнгө аавна гэвэл авъя. Энэ яг юу бүгдээ яаж вэ? Юу бүгдээ give me something better make me daydream go ahead and touch me let it linger when you leave. За явсаар хагаад бас нэг зорилгоо биелүүлчлээ. Хагийн пүүзийг 5 чигээр сольсон. 200 баатаас ярьсаар байгаа 180 давлаа. Бас ярих хэрэгтэй юм байна. Хизээч хэлсэн үнд нь авч болохгүй юм байна. No discount гэсэн. Зарим нэг газар no discount гэж. Энэ бас айгүй хэрэгтэй дээ шүү тий. Одоо бассейнтэй газар хүүхдүүд цавж унах гэдэг байхгүй. За одоо би тэд брэнд массажинд орох чинь гоё. Бүтэн биений гоё массажинд ороод тэгээ буудалтай очиж жоохон амарч гоё нэг бассейнэнд орж байгаа. Тэнгүүдээ шууд шөнийн гудамж руу. Та шөнийн гудамжинд намайг баярлуулах юм байхгүй гэсэн. Би тэд бүр ингээд солонгосоос заяа ингээд таксин цуухгүй юу. Тэгсэн чинь ингээд таксины жолооч нь тэгээд байгаа шүү дээ. Тэр одоо та хоёр явж явах чаа гэ бүгд төрөг солонгос хүмүүстэрийг тэгээд байгаа шүү. Та хоёрт их үзэх юм байхгүй наа хоёр эрэгтэй ч л байгаа. Битэр одоо яаш хоёр эрэгтэйгээ баясах гэж юм уу хайш мэдгүй. Walk away, putting myself on display. 1, 2, 3 a day. I'm on my way. I'ma have you on tiptoes, watching my diamond afterglow. I know you want. Юу болж байна? Жохо юм үзсэн юм шиг шаалтаа.
Нэг манго жусаад бүгдээрээ авсан юм шиг зураг авчлаа. Бууж өгч. Энэ баг амлаа мэдлэлгүй. Хайгуудаас. Соколны төлөм авсан. Хагийн пив аваад би лонга айсан авсан. Thank you. Моё бажиг. Thank you so much. Монгол шиг хатууш зүрх юм уу? Энд амар халуун байна. Өглөө айгуу сэрхэн байсан чи одоо бүр амар халуун байна ёо. За одоо яг халуун орны уур амьсгал мэдэгдэж эхэлж байна те бүр үнэхээр гоё. Тэгэхгүй бол бас нэг бол юм бас энгийн байгаад байлаа өтөртөө шүү дээ. Халуун байж иж гоё байхгүй юу? За явсараад бид хэд яг Old Town-ын энд массажны газар ирчээд орох гээд байж байна. Энд амар олон төрлийн одоо сет массажуудтай юм байна. Бүтэн бие, хөл гар гэх мэт бүхэл энэ тэгээд 750, 850, 950 бат 950 мянган бат ч одоо гэдэг лээ. 40 мянга гэхээр нэг 100 гаруй мянга. Янз янз юм байна. Янз янз. Тэгээд сая гарч байгаа нэг хүн бүр бататгаад энэ сте энэ бизнес биш ээ. Энэ сте арай л гоё газар байна гэхээр орох гээд байж. Тэг. Амг. Хоёрыг дагаад аль нь ч яах. Hello. Гоё юм. Кимс массаж болж байгаа. За барай ямар исэн? Гараад ирлээ. Айгу гоё байлаа. Бүр ингээд ойр даваагүй тийм гоё яг таашаал гэсэн гэх юм уу? Яг алжаалт байсан. Өмнө нь яг Вьетнамд яг ийм массаж мэдэрч ирсэн. Өнөөдөр бас анх удаа юу. Өнөөдөр манай гурав яг ижилхэн массажинд орсон. Тосон барай тэгээд 2 цаг гарсан барьчаа. Тэгэхээр тэг бүр нөө тосны үнрээс сонгож байгаа төр юм байна. 10 үнрээс сонгоод. За би болохоор хэсгийн барайнд орсон. Арай төрүүлж гарч ирлээ. За тэгээд тооцоо гарсан байна. Тооцоо идэв аа. Тооцоо тооцоо. Бид хэд 950 900 тэгээд хаагийн 600 гээд нийт 3450 баг. Би айгу хэмнэсэн юм шүү. Би үлдэгдэл мөнгөөр өөр юм идэхүү гараад. Тэг мэгж байгаа. За тэгээ барай гоё байлаа. Энэ угаасаа интернетээр айгу алдартай болохоор хүмүүс тасардгүй юм байна. Ингээс гац ирэнгүүт ингээл цаймаа өгч байгаа. Нэг ширээцэлтэй харалтаа. Тийм байна ингээд нэг нөөтэй альчуур, борцог тэгээд нэг цай өгдөг юм байна. Тэгээ орчин нэг ерөөхдөө нэг иймэрхүү. За хэрэгтэй хүмүүс нь байвал хаягийг авч болно шүү. Зарна шүү. Арко. Тэгээ. Моза. Тэд буудалтаа жигтэй хэрт ирэл тэгэл гадар ясараагаал оройны 7-д орж ирлээ. Нэр бүгд барайнд орсон чинь жоохон турцсан юм. Амар цагаарч юу? Тэгэж харагдаад бах юм. За манай буудал ямар аваа. Энэ гоё буудлага. Угаасаа өчтөр харж те. Харж захиалсан. Го. Амар том юм шүү дээ. Бидэд ачааг оруулсан юм байна. Өнөөдөр нэг хос хосоор унтах нэ. Ямар том юм те? Гоё. Амар том юм байна. Ариун цэрээ өрөө шүршүртэй. Энэ үнгүү юм бах та. Би энд амар дуртай. Зөө. Буудал болт гоё юм аа. Гоё юм тий. За битэрийн оройны Бангкокийн стрим Бангкок биш шүү дээ. Солиорч Пукети гудмаар гарах аутфит юм тий. Энэ миний Монголоос авчирсан ингээд нөө нэг хувцас тахгүй юу. Тэгээ энийг өмсчгөр яг энтхийн ингээд нэг яа энтхийн эмгтэй чижиг энэ тэрког тайлаад ингээ гарчхуу тэркотоо гарчхуул гэж эргэлзээд байна та. Бүхий ирэх гэж бод. Ийм юм байхгүй тий би өгцээ. Жохон нөхөх гараа. Кинчана. Би бол зүгээр аа. Бүхийг нөхрөөс нь асуух хэрэгтэй. За иймэрхүү. Яг кондишн. Энэ айгу халуун байна. Уг нь торон байхгүй юу? Гэтэ гадаа амар халуун байгаа болохоо нэлээд халууцах шинжтэй. За тэгсэн шилээ авцсан. Шилээ зүгээд. Шортоос хар шорт өмсгснөө болоо бас өнгө дагав гэж байгаа иймэрхүү. Цайвар шорт өмсө гарчин. За дөөдөө юм өмсөж чинь. Миний бро юм өмсөж чинь. Нэрэ бидэд барайнд орсон чинь жоохон торон харагдаад нэг үү?
За тэгээ эндээс нэг юу руу орчих чинь. Батаон гэлөө юу лээ? Эндээс нэг 30 минутын зайтай гэсэн. За өнөөдөр ерөнхийдөө яжих 5 дахь өдөр юм аа тий. 5 дахь өдөр юм аа. За золоо ерөнхийдөө. Яг дээдийн Яг нэг угаасаа айлгын стилтэй. За тэгээ манайхан влог яаж ин таалагдж байна уу тэгээд subscribe. тэгээ манайхан гоё комент үлдээгээд гоё лайк гоё харамгүй булаараа тэгээд ерөнхийдөө аялал одоо эхэлж байгаа шүү. Бороо орсон ч тэгээ бараг л тий. Гаст нар гараал юу үнэхээр гоё. За өнөөдөр Пукетэд ирсэн 2 дахь орой. Тэгээд өчтөр жоох орой онгоцоор буугаад бас энэ автагаа танилцж чадсангүй. Тэгэхээр шүний Пукетийг гарч үзье гэж бодож байна. Тэгээд өнөөдөр 30 Halloween дээр 5 дахь өдөр тохиож байгаа. Тэгэхээр Пукетийн шүний амьдралыг бөөнөрөө гарч үзцгээе. За би тэгэд Батонг бич руу явж байна. Тэгээд эндээс нэг бид хэдийн байрлаж байгаа Old Town-аас болохоор нэг 30 минут орчим зайтай. За тэгээд өнөөдөр Halloween болохоор яа гэм бэ ингээ уцалчлаа. Тэгээд би ингээс уцсан манай 3 хард тэгтээ та 3 болготой гарахгүй л яг байх уу гэхгүй. Би гэрэлтэй болохоор гайгүй харчлаа. Тийм бид хэд очиж жагаад шүл энтер идэ гэж бодож ирсэн нөө болоо угаасаа байхгүй. Тэгээд солонгос сангивсаал идчихье гэж бодоод угаасаа солонгос сангивсаал идээгүй. Монгол хүн байна да. Бид нар таксины хахад хаагийг Япон гээд би Монгол гээд өөдөөс Монгол гэж хэлсэн өөрийгөө. Бунхи солонгос гээд амар олон орны хүмүүс явж байна гэж аваач. Яа тийм мэдх юм биш. За. Энэ Монгол байна уу? зэ шин нэг иймэрхүү төвчрэл мөгжрэл байхгүй мэн өө. Би тэд ийм таксины жолоочтой явж байна. Очоод гой хоол идэв ингээ бичлэгээ үргэлжлүүлээд тэгээ ер нь яг тэр хаваар нь бичлэг чадвал хийгээд чадахгүй л хийхгүй ч гэж магадгүй тийм болохоор хоолны газраас үргэлжлүүлье. За би тэд буугаад хоолны газар руу явж байна. Ер нь нэг солонгос хоолны газар орё гэж бодоод. Тэгээ яг Батонг дээр бол ирсэн. Энэ өдөр 5 дахь өдөр болохоор амар хөл хөдөлгөөнтэй байна. Энэ бүр яг шоуны стил дээрээ тавьсан. Энд юу яд юм бэ лээ? Ер нь эргэтэйгээ жоохон алдчих гал байд юм бэ. Яа наа одоо ингээд явах юм болоо. үнсэж ерөөс аваа өвчт юм бэ лээ. Яддаг. За зөвхөн ирчлээ тий. Ирчлээ энэ хоолны газар болохгүй. Марукт. Божгонж байна. За орё. 안녕하세요. За сонголттой юм биш үү те? За. Оо сангивсаа зүтгэж шүү. Орчинтэй. Нэг өөрхөн том 5 дахь өдөр гэхэд харьцангуй хүн багтаа ах юм. Эсвэл хүн болго хоол идээд дууссан юм уу? Үгүй. Хаалаа ингээд Оо бид бол энийг лээ. Юу? Айн салуу тавьчих. тэр нэг том 650 юм шиг тийм. Угаасаа солонгос хүн байж тээ. Хариуцсан нь бол солонгос юм байна. Чи амар гоё харагдах юм. Чан Ерөөсөө уурж байгаа хүн байна. зас. Манай хоёр бүр амар хоорондоо адилхан баст. За манайхаа юу солинтангийн хоол захиалаа. Тэгээд өхрийн мах захиаллаа. Тэгээ хоол уусаа нэмж магадгүй юм шиг. Look like a million touch so priceless. But they tend to cut you to fight is fine. This summer love don't fade like a tattoo. Forever's on a no time to be ready. Just me. За бид хэдийн хоол ирсэн. Махын бүр шараад аваад ирсэн байна. Яг кембаб гэсэн хааги болохоор энэ за бараг гоёмтой шүл юм да. Баргал. За тэгээд бүгдээрээ сайхан шоудцгаая. За бид хэд маргааш нөө PPR руу явах аяллаа судлаа. Энд бэж бэ. Эсрэг зүг рүү харуулнаа. Над руу. Энд ингээд шивээс идэх газар бай. Чэжмэс зардаг газар бай. За тэгээд шөнийн гудамж руу очиод угаасаа өдөр 5 дахь өдөр маргааш тэгтээ ирж тусаад PPR руу явах хэрэгтэй. Өнөөдөр 5 чиг энийг 300-аас яриад 180 авлаа. Бас айгүй гоё ярьж болд юм байлаа доошоо. Ийшлээд нөгөө яг нөгөө алдарт гудамж байгаа юм байна.
Баахан эмэгтэйчүүд зогссон нэг залуучуудыг ингээд чангаагаад идэв штэ. Наа өндөр битгий хардаарай төхөө. Яа энэгээр ингээл 9 бүсийн хямнараа да массаж. Тэгэл ийм одоо дуу чанга авдаг тук гэдэг юм байна. Өссөн дууга тавьж болох арай биш хаа. За тэгэл нөгөө нэг алтарт эмэгтэйчүүд чинь трансгендер массаж хийдэг хүмүүс өдр гэл. Сайн хажуугаар зүрхээс одоо байхгүй болчих юм. Яг гой гудамжинд нь одоохондоо очиг байх шиг байна. Бид дөрөв ингэсгээл явж байна. За эндээс хэлээд ингэ. Энд тэгээд айгуу тийм нэлээ өнөр өнөрч байна. Нөгөө нэг хэрэглэж болтгоо тамхины өнөр гэх юм уу тийм. За ирсэн байна л та. Гэтэ яриа бараг сонсохгүй байгаа хаа. Амар их чимээтэй газруу нэг юм. За Батонг бич дээр ерөнхийдөө бүх юм айгу бизнес гэх юм одоо бүх юм бизнес ариун цэврийн өрөө нүртэл хязгаарч өнгөө ариун цэврийн өрөө байдгүй мэн энд бол бүх одоо ингээд уудаг газар ч гэсэн ариун цэврийн өрөө нь 20 баатын үнэтэй зоосоор гэх юм уу 20 баат ч одоо хэд юм бэ ямар ч хэлээсээ хөөрхөн ингээд нэг ямар ч мөнгө төлчөөд заавал орно. Тэгээд энд нөгөө нэг одоо бид хэд чинь 3 монгол хүн нэг солонгос найзтайгаа явж байгаа шүү дээ. Тэгээд манай хоёр жоохон үл ойлголцоод яг нэг ихнэр нь ингээд манай бунхи маань ингээд ийм нүцгэн ийм амар олон хүн байна гэж төсөөлөөгүй. Тэрний улмаас ингээд манай хоёр жоохон ярилцаад хагийн энд ингээд нэг соноо суух газар олдохгүй заа юу гадаад л юм да энэ нэг эргийн харуулын захирагч юм уу юу нэг тийм хүний суудал дээр ирээ суудсан заяа. Яа бүр үнэн дураарай байна. Бүр амар инээдтэй. Би нэр энд бүр үнэхээр амьдрал божгонж заяа. Тэгээд түрүүний газраас бидгээд 500 баатаар гэрч 20 эдэн мянгаар коктейл авсан. 2 коктейл авсан заяа. Амар том коктейл ирсэн харуулъя. Ийм том энэ ч одоо нөгөө нэг Монголын нөгөө нэг ийм барай марайны сав байгаа байхгүй юу? Энүүгээр 2 коктейл ирээд тэгээд манай солонгос найз бит хоёр ингээ хойлоо аваад тэгээд би Long Island манай найз болохоор Pineapple аваад энэ ч одоо бүр арай том юм аа. Тэгээд нэг коктейл бол надад яг болж байна. Би яг ингээд нэг хөөрхөн халцсан. Яг ингээд цогцсон. Тэгээд яг ингээд би тэдний ард болохоор одоо Батонг бич нь байна. Шууд ингээд далаа яриг. Тэгээд эсрэг талд болохоор яг ингээд амьдрал божгонсон. Нөгөө алдарт стрит нь байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо ингээд солонгос эрэгтэйчүүд бол энд зөндөө заяа. Эмэгтэй хүнд бол айгу ингээд нэг жоохон эмзэг тусч байна. Амар олон нүцгэн эмэгтэйчүүд ингээд амар олон трансгендерүүд амар том хөх мөх гэл ингээд арангууд энэ ч нөр нөө солонгосчуудын соёлд өөрсдөө амар хүнд тусаад тэгээд манай найз буудлын руу явлаа гэж би тэд хамт явъя гэхээр явахгүй байхгүй би тэдийг байж байгаад эргээд тэгэхээр хамт явъя гэхээр ерөөсөө явахгүй байгаа болохоор би тэд хамт зүгээр ингээд нэг клуб ороо бүжгэлж агаад харъя гэдэг санал тавьсан чинь манай хоёр жоох ингээд эвлэрэг цаг өгөөч гэдэг бид хоёр энд ингээд хүлээгээ сууж байна. Тэгтээ гоё наа. Гэхгүй юу ч гоё яагаад. За 2 дахь удаага бичиж байна. Түрүүн бичсэн чинь босоор нь бичээд влогны биш биччихжээ. За одоо 7 цаг 30 минут. Би тэг 5 цаг 20-30 минут унтсан. Нэг 2 цаг гаруй унтаад дөнгөцөрч. Зөвхөн яг шоудхийнхаа өмнө юунд хүний 130 мянган өгсөн. Тэрнийг Монгол мөнгөөр 300 мянган төгрөг юм уу? Тэгээд 300 мянган төгрөг хэрэг чинь сая 200 мянган төгрөгийг арайч бас зөөр унтыгээд өнгөрүүлж болохгүй. Тэгээд босоод ирсэн чи бас яах вэ гайгүй. Араад л үзэн хоол эдэнд чинь пул сервис ахгүй юу? Тэгээд круизн дээр суун дотор нь ингээд далаа руу орно.
Нүд мөд яатсан юм болоо гэсэн. Ямаргүй юм. Таатай газ хуцаамс.